Эдийн засгийн хөдөлгөөнийг тодорхойлдог хамгийн гол хүчин зүйл бол капиталын урсгал. Хаан банк үйл хөдлөлийн салбарт санхүүжилтийн хүртээмжийг бодитоор тэлж, иргэд, бизнес, хөгжүүлэгчдийн хоорондын санхүүгийн гүрийг системтэйгээр бүрдүүлж байна. Тэдний оролцоо нь төслийн бүх шатанд гол шийдвэрлэх нөлөөг үзүүлж байна. CNBC Mongolia Changemaker, Capital and Financing шалгалыг Хаан банкнд гаргаж байна. Хэдхэн хоногийн өмнө бас хоёр их 80-ыг давсан үнэлгээгээрээ MSCI дээр бүртгэлтэй болсон хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон Хаан банкны бүтцийн санхүүжилтийн газрын захирал Мөнх Бадрах эрхэмтэй бид нар яг одоо ярилцж байна. Танд баяр хүргэе. За баярлалаа. Changemaker Summit-д хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо Хаан банк бол хөрөнгө оруулалтын салбартаа үйл хөдлөлийн салбартаа хөрөнгө оруулалтын томоохон тоглогч, томоохон нөлөөлөгч шүү дээ. Тэгэхээр одоогийн үйл хөдлөлийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод ирээдүйн чиг хандлагыг та яг яаж харааж байгаа вэ? За, юуны өмнө CNBC телевизийн хамт олон энэ сайхан саммитыг зохион байгуулж байгаад маш их баярлж байна. За, тэгээ анхныхаа шагналыг Хаан банк авсанд бол миний бие бүр их баяртай байна. Тэгээд үйл хөдлөлийн салбар дээр Хаан банк 2019 оноос хойш ер нь бол шинжилсэн одоо бүтцийн санхүүжилт хийх, төслийн санхүүжилтийг зорилготойгоор ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш бид одоо Улаанбаатар хотод болон орон нутагт хэрэгжиж байгаа томоохон төслүүд дээр бол хамтарч ажилласан байгаа. Үүний хүрээнд бол одоо маш олон төслүүдийг санхүүжүүлсэн. Сүүлийн жилүүдэд бол ногоон санхүүжилт, доктортой санхүүжилтийн чиглэлээр бол харилцагч нартайгаа хамтраад, харилцагч нараа сургаад, чиглүүлээд хамтарч ажиллаж байгаа. Одоо ирээдүйд үйл хөдлөлийн салбар маань бас нэлээд өндөр хөрөнгө оруулалт шаардсан салбар байдаг болохоор ер нь бол цаашдаа бас тогтвортой хөгжил нь бол хурдтайгаар явж байгаа. Энийг үргэлжлүүлээд явах байх гэж харж байна. Энэ дээр бол ялангуяа хөгжүүлэгч нар болоод оролцогч нар бол тогтвортой санхүүжилт, ногоон санхүүжилт гэдэг чиглэлийг бас маш сайн судлаад тэр чиглэл дээр бас төслүүдэд хөгжүүлээд явах юм бол илүү боломжууд байгаа гэж харж байна. За баярлалаа танд.